Орой минь төргийн эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлэг эхэлж байна. Цаг үеийн асуудлаар үзэл бодлын сонсохоор би өнөөдөр одоо жоохон хошигч хэлэх юм бол дуйлын эзэн гэж хэлж нэрлж болохоор болчих шиг боллоо. Улсын их хурлын гишүүн Батчимгийг урьж ирүүлээ. Юуны өмнө цаг зав гаргаж яг энэ чухал асуудалд үзэгчдэд нэр үнэхээр олон асуулт хариулт хүлээгээд байсан учраас яаран таныг яхад бол харин хүрээдэлсэн талархлаа илэрхийлье. За дуйлын тэрийг мандчихлаа нэрээ. Ийм богино хугацаанд ийм айхтар юм болно гэж яг юу болоод эхлэл энэ юунаас үүдэлтэй болчих нэг ярьж өгөөч. Тэгэхээр надаас нэг 3-4 сарын өмнө тагнуулын байгууллагын удирдлага надтай уулзаад за ингээд таны зөвлөхөр ажиллаж байгаа хүнийг тодорхой сэжиглэх үндсэлтэйгээр бид шалгах шаардлага байна гэдэг зүйлийг надад хэлсэн. Гэхдээ энэ бол таны өөрийнхөө чинь болон таны хийж байгаа ажилтай огт холбоогүй. Энэ бол тухайн хүний өөрийнх нь одоо ажлын бус цагаар хуваараа хийжсэн ажилтай холбоотой юм аа. Тийм учраас би шалгах шаардлагатай байна гэдэг ийм зүйлийг бол хэлсэн. За тэгээд одоо нэгэнт одоо тагнуулын харьяаллын гэмт хэрэг шалгах байгаа учраас одоо шалгах боломж бүрдүүлж өгөхийн тулд энэ хүний ажилласан чөлөөлж өгөөч гэсэн би бол одоо хүсэлтийг ёсоор болгоод 3-4 сарын өмнө болсон явдлаа. Тийм тэгээд хүсэлтийг ёсоор болгоод ерөнхийдөө одоо нэгэнт би бас энэ өөрөө салбарт тодорхой хэмжээнд ажиллаж ирсэн хүний хувьд бол хүндэтгэлтэй хандаад тодруулах ёстой шаардлагатай зүйл байгаа бол тодруулаад үнэн мөнийг олоод явах нь зөвөө гэд ингээд боломжоор хангаад ингээд явсан. Ямар нэгэн байдлаар тийм үрдэн байцаах одоо ажиллагаанд хөндлөнгөөс би одоо оролцох тийм бодол байгаагүй. Ер нь бол дотоод итгэл үнэмшил бол за шалгагдаад энэ үнэн мөн тогтоогдоод явж таараа гэсэн ийм л бодолтой явж ирсэн. Улсын нууцтай холбоотой хэрэг өөрөө нэгтгэж яриад идэг ч зүйл биш. Тэгээд ерөнхийдөө шалгагдаад шүүх хурал одоо саяхан болсон шүүх хурлын өмнө бол би бас уулзсан л та. Тэгээд энэ Пагмжоо гэдэг зөвлөхөр ажиллаж исэн үнтэй. Тэгээд ер нь бол шүүх хурлын өмнө бол за ингээд тодорхой хэмжээ шалгасан. Би бол шаардлагатай бүх мэдээлэлээ бол өгчлөө. За ингээд шинжээчийн багийн дүгнэлт бол гарсан. Улсын нууцтай холбоотой одоо мэдээлэл алдсан гэсэн тийм зүйл бол байхгүй байна гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас би бол их тайван байгаа. Итгэлтэй байна гэсэн өөртөө хэлж байна. Тэмүүлэгч болон Пагмжогийн зүгээс би ч гэсэн ерөнхийдөө ийм л ойлголттой байгууллага ажиллаа хийгээд явж байгаа гэсэн юм ойлголттой байсан. Гэтэл шүүх хурл болоод шатны шүүх хурлаас бол бас одоо тэр 79-1 гэдэг одоо энэ бол өнөөдрийг хүртэл одоо хаалттай шүүх хурл болсон тийм ээ. Улсын нууцтай холбоотой хэрэг шалгаж байгаа гэдэг үндслэлээр явж исэн учраас би бол хэвлэл рүү хандах барих тийм ерөөсө бодол байгаагүй хүндэтгэлтэй хандаад ингээд ирсэн. Гэтэл одоо саяхан өчигдөр тийм ээ одоо саяхан мэдээлэлээр одоо бүхэл одоо миний хаалттай гэж ойлгож ирсэн бүхэл юм цацагдлаа шүү дээ. 79-1-ээр одоо юм 50 80 гэдэг ингээд. Тэгэхээр тэр 79-1 нь юу юм бэ гэдээ одоо хүмүүс тарагдж байгаа л та тийм ээ. Одоо гадаадын байгууллагатай хамтран ажилласан гэсэн хэрэгээр гэдэг. Тэгээд ерөнхийдөө бол одоо би хувьдаа за энэ бол анхан шатны шүүхэн шийдвэр тийм ээ. За цаана нь бол одоо 2 шүүхэн шийдвэр байгаа. За ерөнхий дотоод итгэл үнэмшил бол шалгах шаардлагатай зүйл байгаа. Шүүхийн байгууллага өөрсдийнхөө ажилласан баг. Гэтэ цаашдаа ингээд 22 шатны шүүх байхад ер нь бол үнэн мөн тогтоогдоод явах бах энэ асуудал. Шүүхийн байгууллагад одоо мэргэжлийн хувьд тийм ээ мэргэжлийн ёс зүйтэй ажиллаж байгаа гэдэг утгаар нь би бол одоо дараагийн шатны шүүхөр үнэн мөн тогтоогдох байхаа л гэсэн юм л бодолтой байна. За энэ эхлээд мэдээлэл гараад эхлэхдээ хандж өвч гэж нэг гараад алдаатай л гараад ихсэн л дээ. Тэгснээс сүүлдээ энэ Пагмжоо гэж юусоо яг ямар хүн юм? Тантай хэдийн хугацаанд хамт ажилласан юм? Энэ хүний тухай нэг ерөнхий ойлголт. Бүр төрхөн нэрнээс цаашгүй. За Пагмжоо бол одоо Ус аймгийн одоо Ус аймагт сургуульд сурч төгссөн, тийм ээ хөдөө төрж өссөн, хятад хэлээр мэргэжсэн, олон улсын харилцаагаар сурсан, стратегийн судалгааны хүрээлэнд намайг ажиллаж байхад ажиллаж исэн юм хүн. Ерөнхийлөгчийн тамгын газарт намайг үндэсний аюулгүй байдлын унтлагын зөвлөхөр ажиллаж байхад миний референт декреттэй байх хугацаанд 9 сарын хугацаанд 2011 оны 6 сараас 12 оны 3 сар хүртэл 9 сарын хугацаанд референтээр ажилласан байдаг. За сүүлд нь 12 онд улсын хурлын гишүүн болсны дараа 12 оны 7 сараас сая одоо 5 дугаар сар хүртэл 2 жил гарын хугацаанд миний улсын хурлын гишүүний зөвлөхөр ажилласан. За ерөнхийдөө би яагаад одоо энэ хэрэг гэж байгаа тийм ээ. Үнэн мөн тогтоогдоод явах гэсэн итгэл дотор бол бүрэн байгаад байна гэхэлэр энэ хүн ерөөсөө нууцтай, улсын нууцтай ерөөсөө харьцаж байгаа хүн.
хийж ирсэн ажил нь ерөөсөө улсын нууцтай харьцдаг албан тушаал биш. Ямар нэгэн байдлаар одоо нууц мэдээлэл хулгайлсан гэдэг нь л баримтаар тогтогддгүй юм болвол би бол энэ дээр нэг хүн тогтогдчихно гэсэн юм бодолтой байгаа. За энэ ажлын ярихдаа бол өөрөө чинь одоо референт хийж явах ажлыг л улсын нуустай харьцдаггүй гэж үзэж гин үү? Референт хийжсэн улсын хурлын гишүүний одоо юу зөвлөх хоёулаа улсын нууцтай харьцдаг, нууц хадгалдаг ажил биш. Тий. За улсын хурлын гишүүний зөвлөхийн ажил бол үндсэндээ иргэдтэй ажиллах юм л ажлыг хариуцдаг байсан. Тийм учраас би зүгээр одоо дотроо нэг хүний хувьд тийм ээ стратегийн судалгааны хөрвүүлэнгээс хойш мэднэ. Дотоод итгэл үнэмшил бол за шалгах шаардлага шалтгаан байгаа бох тэнд алдаа гарсан юм байна. Гэхдээ энэ хүн нууцтай харьцдаггүй байсан. Улсын нууц алдагдсан тухайн ноцтой зүйл би л одоо сонсоог байна. Өмгөөлөгч нь би түрүү хэллээ шүү дээ. Өмгөөлөгч нь бөгөөд өөрөө шүүх хурлын өмнө итгэлтэй тайван байсан. Шинжээчийн дүгнэлт бол нууцтай одоо алдагдсан одоо хавц тэрэгтэйгээ танилцлаа. Тэгээ шинжээчийн дүгнэлт бол нууцад улсын нууц задруулсан гэсэн юм болоо байна гэсэн юм зүйл хэлсэн. Тэгэхээр та бол энэ хариултаараа надад бол ямар нэг байдлаар хариуцж ажиллаж исэн ажил албан тушаалын хувьд ч хүнийх нь хувьд ч шижиглээд ах юм байгаагүй гэж хэлж ийн гэж ойлгож байна. Үгүй одоо яах вэ? Ингээд хэвлэл мэдээлэлээр гарч байгаа зүйлүүдийг харахаар л одоо хажуудаа нэг том тагнуултай байсан биж ажил тагнуулаа мэдэхгүй байсан гэж сэжиглээгүйг нэгсэн гэдэг ийм зүйл гараад байгаа. Гэхдээ би зүгээр одоо ингээд би сая хэллээ улсын нууцтай харьцдаг байсан тийм ээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо тийм эх орноо худалдах хэмжээний айхтар том нууц худалддаг байсан бол одоо эрхвш одоо би хажууд нь ажиллаж байгаа юм мэдрэх байсан болов гэж бодож байна. Өнөөдөр тэр айлын амьдралыг хараад үзэхээр нэг өрөө байрны зээлтэй тийм ээ цалингийн зээлтэй ингээл нэг хоёр хүүхэдтэй амьдралаа одоо авч явахгүй зүтгэж байгаа хоёр залуу хүн л байж байгаа. Миний нүдэн дээр мөнгө төгрөг хэрэглээд хаццаад байгаа тийм юм бол ерөөсөө харагддаггүй. Өөрөөр хэлэхдээ бол би надад би одоо мэдээж асууж шүү шүүх хурлын өмнө уулзаад юу болчихвоо энэ юу болоод явчих. Би одоо амьдралдаа нэм тус нэмэр болох болов гэж одоо би хуваар орчуулга хийж явсан л гэж ингэж хэлдэг. Тэгэхээр би бол одоо наад захын зүгээр логик гэд бодоод үзье л да. Тэр хүн одоо тийм супер мундаг тагнуул байсан юм бол би тагнуул байна гэдгийг одоо надад ирж хэлэв. Наад захын тийм ээ. Тэг Батчимг яагаад мэдтгүй ингэж байгаа юм те. Тэр хүнд одоо би нууц бичиг баримт хадгалуулаад хэрэглээдээс одоо хуваалцаад исэн бол одоо нэг хэрэг гэтэл тийм байхгүй. Ямар нэгэн байдлаар одоо тийм юм байгаагүй л гэдгийг л би хэлж байгаа. Тэгэхээр та сая түрүүн эхний асуултанд хариулж байхдаа яачлаа 79-1 гээд эх орноос урвсан гээд нэг мэдгүй. Ерөөсөө үнэхээр цочирдом л 16 жилийн ялтай. Тийм үнэхээр хүмүүсийг цочирдуулж байгаа. Үнэхээр цочирдуулж байгаа. Өөрөө ч тэр ар гэрийнхэн ч тэр маш их цочирл авсан байна лээ. Энэ бол аргагүй. Тэгэхээр тэр 79-1 гэдэг зүйл ангийг харахаар гадаадын тусгай албадтай одоо хамтран ажилласан тусалцаа үзүүлсэн гэж. Тэгээ ер нь бол би энэ дээрээс хараад одоо эмзэглэж бодож байгаа зүйл бол өнөөдөр чинь Монгол улс чинь ингээд олон улсын харилцаа чөлөөтэй болчихж тийм ээ. Монголд олон дипломатлуулагчийн газар элчин сайдын яамдууд байж байна. За гадаадын хөрөнгө оруулалттай компани гадныхаа олон байж байна. Тэгэхээр бид ер нь тэр одоо жишээлбэл хин нэг бидний одоо найз нөхөр гэж бодож исэн ч юм уу эсвэл одоо ажил төрлийн шугамар таньдаг хүн ер нь тэр тусгай албаттай холбоотой холбоогүй манай иргэд ер нь яаж мэдх юм бэ нэгдүгээр тийм ээ. За хоёрдугаарт хамтарч ажилласан гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм? Орчуулга хийгээд өчгөр хамтарч ажилласан байдаг юм уу? Эсвэл одоо магадгүй унаа машинаараа одоо тээвэрлээ түргээд өгсөн байсан нөгөөх нь тусгай албаттай холбоотой байсан гинэ гэвэл одоо хамтарч ажилласан болох юм уу? Өөрөөр хэлбэл 79-1 гэж байгаа хуулийн зүйл заалт бол өөрөө маш бүрхэг. Тэгээ ерөөсөө хамтарч ажилласан гээл 16 жил. Маш хүнд сонсогдож байгаа. Тэгээ одоо манай нууцын хууль гэдэг байгаа одоо юу хууль мэж гэсэн би маш олон жил би хувьдаа одоо ярьж байна. Манай мэргэжлийн байгууллага мэднэ. Энэ хуулиа сайжруулъя. Нууцын хууль гэдэг чинь одоо олон улсын хэмжээнд бол маш олон ангилалтай зүйл байдаг. Маш нууц тийм ээ. Одоо нууц эсвэл одоо тодорхой хэмжээнд тухайн оюун хүрээндээ хаалттай байдаг зүйл ч гэдэг юм уу. Энэ тус бүр төр жишээл хариуцлага алдсан юм уу? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар мэдэхгүйгээр хариуцлага алдах юм эргэн хүн тохиолдож болно тийм үү? Тэр тохиолдолд энэ хариуцлагын зүйл заалт чи өөрөө тодорхой байх ёстой шүү дээ. Нэг бүхэл хайрцагт хийгээл нэг өгүүлбэрээр оноож байгаа 16 жил гэдэг бол өнөөдөр би бодож байгаа өнөөдөр хинд ч тохиолдож болох юм байна энэ бол тийм ээ. Та нэг гадны одоо компанид ажилладаг хүнтэй найз байлаа гэж бодъё тийм ээ. Англи хэлтэй одоо хүний хувьд англиар ярьдаг хүнтэй. Гэтэл та яаж мэдв тэрийг. Тэгэхээр энэ бол үндсэндээ манай тагнуулын байгууллага ажил шүү дээ. Ерөөсөө хуулинд нь ч байдаг чиг үүрэг нь иргэдээ ийм зүйлээс хамгаалах,
Хэрвээ тагнуулын байгууллага мэдээлэлтэй мэдчихвэл иргэдээ бас энэс нь сэрэмжлүүлэх. Тэгэхээр Пагамжийн зөв шүүх хурлын өмнө би уулзаад юу болов гэж асуухад их гомдолтой зүйл бол энэ л байсан л да. Би мэдээгүй, би мэдэхгүй ямар хүмүүс үү гэдгийг мэдэхгүй гэж. Тэр тусгай албатай хамтран ажилласан хүмүүс гэдэг нь хэм мэдэхгүй. Ямар хэлбэрээр хамтарсан? Энэс цаашаа би одоо зүгээр л өөрийнхөө хэлж болох энэ бол улсын устай холбоотой хэрэг. Би зүгээр зөв гишүүн байсан хүний хувьд асуун штэ. Юу болчих вэ? Яагаад юм болчих вэ чи гэдэг зүйлийг асуун. Тэгэхээр би бол мэдэхгүй, үнэхээр мэдэхгүй байна гэдэг л ийм л зүйл нь надад хэлдэг. Тэгэхээр одоо эргээд хэлэхэд бол би зүгээр дахиад хэллээ тийм ээ. Хуулийн мэргэжлийн байгууллагуудад энэ одоо найдаж байна. Зүгээр нэг хэлмээр байгаа зүйл бол одоо би хувьдаа бол сая хэллээ. Одоо үнэн мөн тогтогдчих واخа гэсэн итгэл бол одоо хүртэл надад байж байна. Цаана нар гэрийн амьдрал байж байгаа. Өнөөдөр ингээ хэвлэл мэдээллээр эцсийн шатны шүүх хүртэл тогтоогдоогүй байж хахад тэнд хоёр нялх хүүхэд байж байгаа. Хөшин настай эцэг их байж байгаа. Өнөөдөр тэр хүмүүс маш хүнд байдалтай байна. Ерөөсөө л эх орноосоо урвсан урвагч тайваны тагнуул. Бид одоо цөөхөн монголчууд тэгээд одоо ингэж би эндээ хамтах бол би бол өнөөдөр бид энэ хуулиа янзлахгүй бол хууль хэрэгцээ орчноо сайжруулахгүй бол болохгүй болчихжээ гэдэг зүйлийг маш их харуулж байна. Тэгээ эндээс гарах дүгнэлт ингээд углуур гарan цаашаа яваад ярих юм дараагийн хэсэгт байгаа. Би дахиад нэг юм тодруулах гэсэн. Сайн хэвлэл мэдээлэлээр чинь ингэсний дараагаар бүр зураг мургийн тавьсан бэлээ тагнуулын газрын дарга хурц ороод гарлаа тэгтээ Бачим гишүүний өрөөнд ороод гарлаа нэх удсангүй энэ төр гэл. Тэгээ тэр ямар учиртай мэдээлэл тэр зурагтайгаа хүрэгтэйгээ гарцсан. Гэхдээ яг угаасаа хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байж байна. Ороод ирэхээр бид угаасаа юу ажил албаны шугамар тодруулах угаасаа зүйл байж болно. Энэ дээр бол нэг тийм гайхадах зүйл биш шүү дээ. Тэг Монгол одоо төрийн ажил хийж байгаа улсууд би энэс асуух тодруулах уулзах зүйл бол нэг тийм гайхадах зүйл биш. Тайван та бол өөрөө тэнд ажиллаж суралцж исэн хүн. Тэгээ энэ дээр одоо би бол бас хэвлэл мэдээлэл юмар тантай ярьж энэ өчгийн тайлах гэж оролдож байгаа хүн шүү дээ. Тэгээ таны суралцж ажиллаж исэн тэр улсын тагнуул гэд нэрлэлж байгаа байхгүй юу? За нэгдүгürt би бол одоо бид бол албан ёсоор одоо улс гэж хүлээн зөвшөөрөгүй дипломат харилцаагүй бид нар бол Тайван л гэж ярьдаг. За энийг бол тодруулчих хэрэгтэй байна. За хоёрдугаарт би зүгээр энэ асуудлыг хоёр салгаж харах хэрэгтэй гэж бодож байгаа. Нэгдүгürt би сая болсон процессыг ярьлаа тийм ээ. Өөрийнхөө одоо байгаа мэдээллийнхээ хүрээнд тэгээд энэ өөр улсын нууцтай холбоотой асуудал миний мэдэхгүй асуудлын заагч ялгаатай тийм ээ. Тэгэхээр хэвлэлээр гарцсан асуудлын хүрээнд өөрөө би мэдж байгаа зүйл дээр тайлбар өгч байна. Нөгөө нэг хэсэг нь бол өчигдөр бол би одоо аюулгүй байдлын салбарт өөр ажиллаж ирсэн шүү дээ. Мэдээллийн аюулгүй байдал гэл ингээл ярьдаг. Үнэхээр хэвлэл мэдээллийн дайн гэж юу гэдэг юм бэ гэдгийг би бол одоо биеэрээ мэдэрсэн ийм үйл явдал боллоо гэж хэлмээр байна. Үнэхээр одоо бүх хэвлэл мэдээллээр нэгэн зэрэг баг бүх сайтаар ороо бүх телевизээр нэгэн зэрэг ийм одоо мэдээ цэцэгдэж байгаа. Тэгэд энэ мэдээлэл дээрээс би зүгээр 3 дүгнэлт хийж байгаа юм л та. Яг ингээд анхааралтай уншаад үзлээ энэ одоо жоохон юу гараад ирвэ сонингуудыг харлаа. Яг үнийг хэлэхэд бол би өчигдөр бол ч юу болов гэл пал гэл ингээд хүүт тус цацж байгаа юм шиг л өглөө ороод ирэхэд Бачимыг тайваны тагнуул. Ийм бүх хэвлэл мэдээлэлээр нэгэн зэрэг гэдэг чинь урд нь ийм зүйл тохиолдож ирсэн эсхийг би бас сайн мэдэхгүй байна. Ийм айхтар одоо цохилт дайралт явж ирсэн эсхийг. Тэгээд юу болов гэд одоо ухаарцах хэрэг гэд би одоо хэвлэлүүдийг жоохон юу өчээд ингээд жоохон нягтлж харж суулаа л да. Тэгээ ингээд харсан чинь 3 зүйл ажиглагдаж байна. Нэгдүгürt нь бол ерөөсөө өршөөлийн хуультай холбоотой байна гэдэг нь бол тодорхой байна. Урд өдөр нь манай одоо намын арчилсан намын бүлгийн дүгнэлт гарсан шүү дээ. Өршөөлийн хуулийн одоо ерөнхийлөгчийн давсан хоргийг хүлээж авна гэж. Тэгэхээр ерөөсөө энэ бүх мэдээний төгсгөл нь юу болж очиод байна вэ гэхээр ерөнхийлөгчдөр хориг дээр тэгээд арчилсан намын бүлгийн дүгнэлтэн дээр очиод байгаа. Тэгээ юу гэж хэлж байна вэ гэхээр за ерөөсөө энэ Бачимгийг юм уу одоо зөвлөхийг юм уу тийм ээ. Эх орноосоо урвсан хэрэгээс чөлөөлөхийн тулд арчилсан намын бүлэг ерөнхийлөгчтэй одоо хөшөөний цаана 8 цаад ийм шийдвэр гаргачлаа. Наадга ч бүр ил тод хэлсэн байлээ зарим нэг нь тийм. Тэгэхээр ерөөсөө бүх одоо мэдээллийн төгсгөл бол ингэж явж байгаа. Тэгэхээр нэгдүгээр дүгнэлт бол энэ ерөөсөө өршөөлийн одоо хууль тавьсан ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авсан арчилсан намын байр суурь тэгээ Бачим гэдэг хүний тийм ээ тодорхой авилга хэл ахуулын хэргийг бол бид хоргийг хүлээж авах хэрэгтэй гэсэн ийм байр суурьтай холбоотой юм байна гэдэг дүгнэлтийг бол хийж байгаа. За хоёрдугаарт нь таасаа хэлээ Тайван гэж. Тэгэд хоёр дахь зүйл бол тийм баас. Нэгдүгээрт нь өршөөлийн хоргийн асуудал бол маш их анхаарал татж байгаа. Хоёрдугаарыг нь харахаар
Батчимгийн сурчээс хийж исэн ажлыг би одоо тэр одоо өнгөрсөн түүхийг тавиад за Пагамжив бол ингээд сурч исэн, Батчимг бол ингэж исэн байна. За энэ хоёр бол ерөөсөө Тайвантай холбоотой ерөөсөө тагнуул байхаас аргагүй улсууд юм байна гэж. Тэгэхээр би одоо бодож байгаа юм л да. Одоо өнөөдрийг хүртэл одоо бид бол 90 онд анх Монгол Улсын засгийн газрын шугамар Хятадын одоо засгийн газартай албан ёсоор одоо гэрээ байгуулад 15 оюутан Хятад сурахаар явж ирсэн нэг нь би. Тэрнээс хойш бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд маш олон мянган хүн суралцсан. Өнөөдрийг хүртэл ч гэсэн засгийн газрын шугамар гэрээ байгуулаад тийм ээ. Олон мянган залуучууд Хятад сурч байгаа. Тайванд сурч байгаа оюутнуудын тоо бол бас мянгаараас даваа явцсан байж байгаа. Тэгэхээр одоо тэгээд тэнд одоо Хятад маш олон удаа очиж ажилласан дипломат ажилтнууд байж байна манай тийм Бээжин элчин сайд юм. Ерөөсөө энэгээр мэрэгчсэн хүмүүс чинь тэнд очиж ажиллаж байгаа шүү дээ. Тайванд ч гэсэн ажиллаад ирсэн манай албаны хүмүүс байна. Тэгэхээр хэвлэл мэдээллээр одоо бичиж байгаа логик бол Тайван Хятадд сурцсан тэнд хэдэн жил ажилласан бол бүгдээрээ тагнуул болох нэ гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ олон 10 мянган хүмүүсээ бид нар одоо ингээд бүгдийн тагнуул гэдэг ингээд цоллоод явах юм уу гэдэг логик. Би бол хоёр дахь нь. За гурав дахь зүйл бол ажиглагдаад байгаа нь бол одоо жишээлбэл энэ мэдээллийг нэлээ эртнээс тараагаад эхэлсэн энэ төр хүмүүс бол би одоо Эрдэнэтийн Орхон аймгийн Арчилсан намын дараагаар ажиллаж байгаа. Эрдэнэтийн тойрог дээр одоо нэр дэвших сонирхлоо илэрхийлээд эхэлсэн зарим нэг өөр намын гишүүдээс тэргээд тийм юм бол харагдаж эхэлж байгаа. Тэгэхээр би бол сонгуул ойртож байгаагийн тохио юм байна. Тий, сонгуул ойртож байгаагийн тохио юм байна. Тэгээ одоо ерөнхийдөө бол би бас нэг 2-7 хоногийн өмнө бас нэлээ зарим хүний хэлээр бол нэлээ хурц тийм ярилцлага өгсөн л дээ. Тэр би орно. Тэгэхээр тэрнтэй холбоотой ерөнхийдөө сонгуул ойртож байгаатай холбоотой за энэ үнийг чимээг болгоё гэсэн ийм л дайралтал явж байгаа юм гэж хараад байгаа. Би түрүү хэллээ. Тэр хэргийн асуудал бол шүүхээр явна. Би хууль шүүхийн байгууллагад итгэж байгаа. Үнэн мөний тогтоочно гэж. Хоёр дахь асуудал бол энэ тусдаа асуудал. Батчимг рүү ирж байгаа зорилготой дайралтай. Би сая танд хэллээ шүү дээ. Задлаад хэллээ тийм ээ. Би анхааралтай юмшсан. Би өөрөө судлаач юм. Тодорхой хэмжээнд анализ хийх тийм чадвар байна тийм ээ. Тэгэхээр яг ингээд тэнд явж байгаад одоо зохилтуудыг харахаар ийм л зүйл. За энэ ингэдэг гэж хоёулаа эргээд энэ сонгуульд өгсөнтэй холбоотой ч гэдэг юм уу таны өгсөн хурц ярилцлага ч гэдэг юм орно. Зүгээр энд би дараагийн нэг чухал асуудал тавих гэдэг юм л да. За яах вэ бид ингээд хоорондоо хэрэлддэг юм байж л хин нэг хичнээн та одоо мэдэхгүй гэж түрүү ярьлаа да хин нэг байсан тагнуулаар одоо Хятадын тагнуул гэж хичнээн ч нэг нэрлж явда. Явж энэ одоо гадаад харилцаа манай энэ хөршүүдийн харилцаанд бидний энийг энэ монголчууд ингэж л ингээд орхих уу эсвэл тэгэхээр манайх чи ер нь жилд ингээ улс төр жоохон хурцтай сонгуул төхөд ирэхээр л бахан Хятадын тагнуулаад төрөөд эхэлдэг шүү дээ тийм ээ тэгдэг шүү дээ. За миний мэдхээс одоо хамгийн дуйлантай нь одоо Нямдарч гишүүнийг бахан Хятадын тагнуул болгоод цоллсон. За ерөнхийлөгч нараас тодорхой санаж байгаа нь Багванд ерөнхийлөгчийг 50-аас баахан мөнгө авсан гэж баахан шүүгсэн. Очир бат ерөнхийлөгчийг Хятадын тагнуул болгож баахан шүүгсэн. Хамгийн сүүлд одоо Элбэгдорж ерөнхийлөгчийг Хятадын тагнуул гэж одоо бас одоо цоллсон шүүгсэн. Ингээд улс төр болохоор л ингээд монголчуудын үндэсний үзэл дээр тоглож ийн улс төр хийдэг бол би бол хамгийн улс орноо бодохгүй тийм ээ. Хамгийн болох бүдүүлэг улс төр л гэж бодож байгаа. Яг гэвэл одоо хаашаа юм бэ? Манай хөрш орнод чинь энэ бол Монгол улсыг хөрш орнуудтай дайсагнуулах тийм ээ харилцаа муутгах, итгэлцэл муутгах зам руу явуулж байгаа хамгийн буруу арга зам. Сонгуул болохоор л баахан тагнуулууд явуулд юм ааш тийм ээ. Монголын улс төрд одоо баахан дайсагнсан тагнуулууд суулгачаад байгаа юм. Тэгин чинь одоо бид Оросд зөндөө хүмүүс сурч байгаа, ажиллаж байгаа. Тэд нар ч одоо бүгдээрээ Оросын тагнуулууд уу. Америк, Японд бүгдээрээ баахан монголчууд сурч ажиллаж байна. Тэр хүмүүс чинь одоо тэр гадаадын тагнуулууд. Өөрөөр хэлбэл энийг гадныхныг үзэн ядсан тийм ээ. Гадаадад байж исэн хүмүүсийг одоо ямар нэгэн байдлаар тухайн оронтой холбож цоллох гэсэн эсвэл одоо сонгуул төхөөд ирэхээр өмнөд хөрштэй одоо түүхийн зарим нэг монголчуудын нэг тийм үндэсний нэг тийм үзлээ штэ. Тэрийг нь өдөөж дэврээгээд өмнөд хөрш рүү ингээд дургуутслыг чиглүүлэх гэсэн ийм алхам болвол би бол яваргүй зүйл гэж бодож байгаа. Яваргүйгээс гадна хортой маш хортой Монгол улс хоёрхан хөрштэй бид дайнд ажингүй инх амгалан ард түмэн амар чимээр амьдрыг гэвэл тийм ээ. Эдийн засгийн хөгжид дэвшээд явъя гэвэл хоёр хөрштөөгөө бид нааш сайхан харилцаатай байх хэрэгтэй. Улс төрийн төвшөнд ойлголцож чаддаг байх хэрэгтэй. Эдийн засгийн төвшөнд бид тусаар тогтнолоо аваад явах хэмжээнд эдийн засгийнхаа бас тэнцвэртэй харилцааг бариад явах тэрийгээ бас зөв бурууга
одоо хэлээр нь яриад энэ хуршүүдтэйг ойлголцоод явах чадвар монголчууд хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш ерөөсөө л бие биенийг тагнуул гэж соллоо. Энэ урд хөрш манайх руу баахан тагнуул явуулчих. Муусан хятад, муусан орсууд биднийг ингэх гээд ингээд байвал монголчууд одоо хэцүү шүү дээ. Бид хоёр тунгүрний дунд уршааршдаг. Бид нар харин тийм. Тэгээд би одоо заримдаа бүр ингэ бодох юм. Одоо эн чинь өөрсдөө бид нар хаана оршиж байгаагаа, яаж байгаагаа бид нар мэдчихээн. Тэгээ одоо зарим талар чинь яг монголчууд маань хийгээд байна уу гэж хардхаарч болох гээд байна. За бид бол бусдыг хартахаасаа өмнө би бол өөрсдөө эхлээд дүгнэлт хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Маш олон зүйл бол мэдээж одоо Монгол харьцангуй хөрш зэрэгэлдээ орнууд тийм ээ. Бусад орнуудтай харьцуулахад хүн амын хувьд цөөн, эдийн засгийн одоо хэмжээ одоо бага, зэрэг батлан хамгаалах чадвар жижиг гэдэг ингээд хэмжээ харьцуултууд байна л та. Гэхдээ өнөөдрийн олон улсын харилцаанд бол тухайн орны төр засаг өөрөө чадвартай, чадвар сайтай байгаад гадаад харилцаагаа одоо тууштай явуулах, тогтвортой бодлого явуулах тийм ээ. Хэлсэн үгэндээ үнэнч байх. Ийм чадвартай байх юм бол бас ч гэж олон улсын харилцаа одоо хитрхи хүчирхийлэлээр яваад идэг тэр үе бол бас дэлхийн нийт хүн төрөлхтөө өөрөө бас нэг жоохон соёлчхон ирээр мэдээлэл түгээмэл болохын хэрээр бас учиртай болж байгаа шүү дээ. А бид өөрсдөө дотроо зодтолтол учраа олцохгүй байгаалах юм бол мэдээж гадаадын улс орнууд бол бас өөрсдийнхөө үндэсний эрх ашигт тулахыг л бодно. Одоо хойлоо жоохон улс төрлөөр яриа явсараа тийш орчлоо ер нь. Та түрүүн тэр нөгөө болсон үйл явцыг та ингэсэн чинь тэр нэг ярилцлага энэ тэрийг та дурдчихлаа шүү дээ. Үнэхээр би та санаж байна уу тэр ярилцлагын дараахан би тантай ярилцсан нэвтрүүлэгт орооч гэгээд бас ярьжсэн шүү дээ тийм ээ. Тэр яг сэтгүүлч бол ярилцлагын тэр ярилцлага гарчилдаг нь бол улсын их хурл ерөөсөө одоо тарах ёстой гэдгцэн байсан. Тэгэхдээ тэр дотор хоёр гол агуулга байсан. Та тэрийг жоохон дэлгэрүүлээд ярь. Тэрийг та яагаад хурц ярилцлага гэж ойлгов? Зарим нэгэн хүмүүс таалагдахгүй байна гэж бодож байгаа юм те та. Тий яг нь ер нь бол энэ ярилцлага өгсөний дараа би хувьдаа бол энэ хин нэгний эсрэг чиглэсэн ярилцлага байгаагүй. Ерөнхийдөө улсын их хурлаар авилга хэл авах зуучлахыг одоо өршөөлт хамруулна гэсэн заалт батлагдсан би хувьдаа бол зочирдсан. Олон хүнд бас одоо дургуутж хүлээж авсан шүү дээ. Юунд зочирдсан гэхээр явсаар байгаад яагаад манай их хурл тийм ээ Монгол улсын их хурл яагаад авилга хэл ахуулыг өршөөнө гэдэг заалт бичиж хагаад одоо өршөөлт хамруулах хэмжээний шийдвэр гаргахтаа хүрчвэ гэдэг бол үнэхээр хийх ёстой дүгнэлт байсан. Засгийн газраас өргөн барьсан хувилбар дээр бол авилга хэл ахуулыг авах зуучлах гэдэг чинь бол өршөөлт хамрагдахгүй заалтан дээр байсан шүү дээ. Тэгээ би ярилцлагын тодорхой хэлсэн л дээ. Явсаар байгаад энэ нь ерөөсөө үндсэндээ бол шударга эсвэслийн маш хүчтэй шахалтаар явсан гэдгийг бол их хурлын гишүүд бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд өршөөгдөх заалтанд ороод ирсэн. За Тэмүүжин гишүүн бол байнгын орооны хуралдаан дээр маш хүчтэй эсэргүүцсэн. Нэр бүхий гишүүд бол авилга хэл ахуулыг эндээс самруулахгүй яа гэдэг зарчмын дүртэй санал гаргаад одоо унсан. Улсын их хурлын чуулган дээр дахиад унсан. Тэгээ энэ үйл явдал дээр дүгнэлт хийгээд би бол бас одоо их хурлаас цаашдаа яг энэ дээр ийм шийдвэр гарч байгаа юм чинь цаашдаа бас том асуудлууд дээр алдаатай шийдвэр гарах одоо юм өсвэ гэдэг ийм болгоомжлын үүднээс өсөн ярилцлага. Би бол улс орноо бодож гарц гаргалгаатай ярилцлага өглөөл гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ их хурл бол монголчууд хэлдэг шүү дээ тийм ээ. Монгол хүн нүүхтэй буурай цэвэрлээд нүүдгээ гэж. Тэгэхээр бид энэ их хурлын одоо энэ 76-гийн бүрийн эрхэл одоо бүрэн дуусчихвэл дараа нь улс орон яасан ч хамаагүй хандаж болохгүй шүү дээ. Би хувьдаа бол эргэлзээтэй олон зүйл рүү орохгүйгээр ард түмний иргэдийн итгэлийг одоо хүлээхгүй олон зүйл рүү орохгүйгээр зүгээр л бусад оронд байдаг. Засгийн газрын ерөнхий сайд нь бүрдүүлдэг. Үндсэн тийм өөрчлөлтийг бусад бүх парламентын засаглалтын оронд байгаа өөрчлөлтийг хийгээл энэ улсын их хурл дараагийн их хуралдаа одоо тодорхой шалтгаанаар бид нар АСЕМ гэдэг дараа жилийн том үйл явдлууд байгаа. Олон улсын амьдрал ийм өөр болж байхад би бол АСЕМ бол Монгол улс маш сайн зохион байгуулах ёстой. Энэ бол Монголын хувьд маш ач холбогдолтой үйл явдал гэж бодож байгаа. Тэгэхээр энийг харгалзаа сонгуулаа жоохон наашин татаад хийчих боломж байна. Их хурл бол хугацаанаас өмнө тарж болно гэдэг ийм санаагаа илэрхийлсэн. За хурц гэж хэлж байгаагийн хурц ярилцлага болсон юм шиг байлээ гэж хэлж байгаа шалтгаан нь бол олон хүн дээр бол бас маш олон хүмүүс иргэдийн зүгээс манай одоо намын жирийн гишүүдийн зүгээс одоо жишээлбэл манай Эрдэнэтийн Орхон аймгийн Арчилсан намын гишүүдийн зүгээс над руу яриад за таны барьж байгаа байр суурийг дэмжиж байгаа шүү. Улс орноо одоо ялангуяа өршөөлийн хууль дээр их хурл дээр зарим одоо гарч байгаа бодлого шийдвэр дээр үндсэн хууль дээр бид нар дэмжиж байгаа шүү гэдэг байр суурийг маш олон хүн илэрхийлжсэн л та. Гэтэл нөгөө талд нь бол бас олон хүн эмзэглсэн. Тэг их хурлыг тараа гэлээ одоо
Монгол бол Монголын төрийг одоо бужигнуулах гэлээч гэдэг юм уу те. Тэгтээ хамгийн гол нь ойлгогдсон зүйл бол зарим одоо удирдлагуудын зүгээс бол их хурлын гишүүнээс татгалз гэдэг шахалт. Тийм зүйл бас надад ирсэн л те. Одоо тэгэхээр би хурц галтан ярилцлага өгсөн болж таарсан гэдэг нь тэр. Тэгтээ би бол өөрөө бол би иргэн хүний хувьд тийм ээ улс төрч хүний хувьд одоо их хурлын гишүүний хувьд би хувьдаа улс орныхоо одоо өнөөгийн байгаль нөхцөл байдалд өөрийнхөө дүгнэлт хийгээд мэдэрч байгаа мэдээлэлээр үндэслээд гарцыг санал болгосон л гэж бодож. За таны саяхан хэлсэн сүүлийн хэдэн өгүүлбэрээс нэг асуултыг асуухгүй бол ерөөсөө болохгүй. Танай намын дотоод зөрчил одоо зүгээр сайн мэдэхгүй юм да намын амь тэр яаж үзээг болохоор ерөөсөө бүр дээд хэмжээнд тулчаад байгаа юм шүү. За яг би эхлээд энэ асуултанд хариулахын өмнө би бас нэг зүйлийг хэлмээр байгаа. Өнөөдөр одоо сонгуульд өгч ирнэ гэж би түрүү хэлсэн тийм ээ. Янз янзын улс төрийн зорилготой олон мэдээлэл бол хэвлэлээр явж байна. Арчилсан намыг одоо хийж бүтээсэн болгоно хитрхи харлуулах гэсэн тийм ээ. Хитрхи бүх юмыг арчилсан нам руу одоо буруу гэж тулгасан тийм зүйлүүд бол явж байгаа. Улс төрийн тоглолтууд бол явж байгаа. Энийг бол бид одоо ойлгох хэрэгтэй. Сонгуульд өгч ийн өөр олон шалтгаан байна. Одоо хийж бүтээсэн болгоныг байхгүй гэж хэлдэг. Одоо болохгүй байгаа болгоныг арчилсан нам руу буруутгадаг. Тэгэхээр энийг бол би бол бас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Яг тэгвэл өнөөдөр арчилсан намд алдаа оноо байгаа. Тэгтээ үндсэндээ одоо 25 жилд бий болсон арчил өөрөө энэ намын төвхтэй холбоотой явж ирсэн зовлон жаргалтай холбоотой цаашдаа арчилсан нам шинчлэгдээд эрүүлжээ тийм ээ явах нь өөрөөр хэлбэл улс төрийн намын төлөвшил гэдэг чинь тийм амархан бий болчихдгүй юм байна гэдэг бидний түүх харуулж байна. Өнөөдрийн бидний туулж байгаа энэ бэрхшээл зовлон дотоод зөрчил болгон чинь бидний туршлага сургамж байхгүй юу? Энийг туулаад ойлгоод шинэ нам гарч ирээд энийг туулаад ойлгохлоо дахиад 25 жил. Тэгэхээр би бол өнөөдөр төлөвшсөн байгаа улс төрийн намууд бол Монголын энэ цаашдаа энэ улс төрийн тогтолцооны суурь гэдгийг бид ойлгох ёстой. Тийм учраас намыг одоо хитрхи үгүйсгэж харлуулах бол өөрөө нэг талын туйлшрал. Тийм учраас бид болж байгаа юм а яриад болохгүй байгаа илэн далангүй хэлээд би бас хэлчихэл бас шүүмжлүүлтгэл хүнэлтэй. Гэхдээ бид шинжилгээний төлөө сайжруулахын төлөө явах ёстой. Энэ бол бидний хийх ёстой. Зарим хийх ёстой би зүйл гэж бодож байгаа. Манай намын олон мянган маш олон гишүүд тийм ээ 100 мянган гишүүд энийг бол хилдэг шаарддаг. За нөгөө талд нь намын дотор зөрчил байна уу гэвэл өнөөдөр нуугаад харгааллах шүү дээ тийм ээ. Өнөөдөр бүгд л одоо хэл мэдээлэл олон нийтээр ингээл ил гараад ирж байна. Нэг одоо дарга нь өнөөдөр удирдлага гараад нэг үг хэлэхэд маргааш нэг удирдлага нэг үг хэлчлээ гэж ингээл иргэд шүүмжилж байна тийм ээ. Тэгэхээр ийм зөрчилтэй холбоотой зүйл байгаа юу гэвэл энийг одоо нуух юм байхгүй. Өнөөдөр ч гэсэн одоо өчигдөр яг тэр хэвлэл мэдээллийн тэр над руу дайрсан тэр хүчтэй бүх хэвлэл бүх суугаар явсан дайнтай зэрэгцээл яг өчигдөр өнөөдөр хоёр одоо нам дээр жишээлбэл намын орны хурлаа хурлуулад одоо манай дарга юм толбогдчихлоо одоо огцруулыг гар хэсэг зурулж байгаа жишээтэй тийм ээ. Яг ийм үйл явдал бол одоо өчигдөр өнөөдөр хоёр өрнөж ийн л та. Тэгэхээр энийг бол мэдээж зөрчил байхгүй гэж би нуугаад хэрэггүй. Яг гэвэл энэ тэр тэргүй иргэд хэвлэл мэдээлэл чөлөөтэй болцсон тэр иргэд тэр эрдэнтийн арчилсан нам дээр болж байгаа зүйлийг сонсч л байгаа. Өнөөдөр бишгэд маргааш гараал ирэх зүйл байхгүй. Тэгэхээр бол би зөрчил байхгүй гэж мэдээж танаас одоо нуух гэдэг хэрэггүй л дээ. Би зүгээр хэлэх гээд байгаа зүйл бол бас арчилсан намыг хитрхи хараар бодож болохгүй. Энэ бол Монголын нийгмийн, Монголын ард түмний, Монголын одоо үеийнхний л туулаад явж байгаа нэг улс төрийн нам босгохгүй л явж байгаа зовлон жаргал шүү. Энийг бид бас үнэлэх ёстой төвшөнд үнэлэх ёстой шүү л гэж хэлдэг. Бид намын шинжилгээ ярих ёстой, дотоод арчлаа ярих ёстой. Маргааш дахиад яаж өнөөдрийн алдсан одоо сургамжаа давтахгүй, алдаагаа давтахгүй байх юм бэ гэдэг зүйлийг би бол харин ёстой ярих ёстой л гэж бодож байна. Харин тийм тэгээд наадах чинь ингээд яхав дэ таны ярьдаг бас би санал нийлээд байгаа. Дэндүү харлуулад ерөөсөө л энэ компьютерийн ард, фейсбુક, твиттерийн ард хин сууж ийн гэхлээр нэг л арга нь барагдцсан. Улс орон бүр явах гарцгүй болцсон, итгэл алдарсан хүмүүс л энэ улс оронд амьдарч байгаа юм шиг тийм сэтгэл төрхөөр юм бас харагдаад байгаа. Тэгэхдээ намын удирдах байгаа одоо намын лидерүүд гэж одоо та бүхнийг л харж штэ. Ингэж байгаа хүмүүсийн дунд илэрхий тийм зөрчил гараад илэрхий одоо юу гэдэг фракцгүй намын тухай яриа гарч идэл чинь одоо бүр боддоор баг гарт өргөдөд нүдэнд харагдаад байгаа юмыг үгүй болоо энэ төр гэж чин сэтгэлээсээ болж байгаа юмаа хэлгээд болохгүй юм хүлээн зөвшөөрөх чадвар байхгүй байгаа гэдэг. Би хувьдаа за тэр хүлээн зөвшөөрөх асуудал бол хувь хүний бүрийн асуудал гэж бодож байгаа тийм ээ.
Номын удирдлагууд өөрсдөө одоо дээр байр суурь илэрхийлээд алдаа оноогоо дүгнээд одоо явах бол өнөөдөр номыг удирдах байгаа хүмүүсийн бас хариуцлагын асуудал. Нөгөө талд нь би өнөөдрийг хүртэл ярьж байгаа нэг зүйлээ би хэлмээр байна. Би хувьдаа юу гэж харж байгаа вэ гэхээр өнөөдрийн энэ улс төрийн энэ олон зүйлээ магадгүй 50% тийм ээ. Хаацал харахгүй хүмүүстэй холбоотой, улс төрчтэй холбоотой. 50% нь бол тогтолцооны хямрал биш шүү гэж би байнга хэлж байгаа. Биднийг хямраагаад байгаа энэ тогтолцоогоо засахгүйгээр зөвхөн хүмүүсийг яриад зөвхөн одоо удирдлага гэдэг юм уу эсвэл намын идэвхтэй гишүүд, их хурлын гишүүд эсвэл одоо фракцуудыг халж солиод хүний сольчхор Монгол ерөөсөө сайхан болохгүй. Өнөөдөр бид ингэж бодъё л да одоо хөл өмгийн талбай дээр одоо хүмүүс тоглож ийлаа тийм ээ. Багийн спорт. Гэтэл тэр дүрм нь ойлгомжгүй бол яах вэ тийм ээ. Дүрм нь өөрөө тэр баг болоод хэн довтлогч байх юм, хэн хамгаалагч байх юм тийм ээ. Гэт ингээд энэ дүрм нь ойлгомжгүй бол тэнд ямар тоглолт гарах вэ тийм ээ. Тэнд ерөөсөө бөмбөг улаацалсан зодон болж үсгэж байна. Өнөөдөр бол Монголын би хэлээд байгаа байнга ярьж байгаа зүйл бол бид үндсэн хуулийнхаа шинжилэл рүү ормоор байна. Төрийн албаны хуулийн шинжилэл рүү ормоор байна. Энийгээ дагуулад улс төрийн намын одоо хууль улс төрийн санхүүжилтийн хууль, сонгуулийн хуулийг янзлахгүйгээр өнөөдрийн бидний байж байгаа дүрмж би танд ганцхан жишээ хэлье. Өнөөдөр бид одоо судлаачдын баг байгуулад одоо бас нэлээд өргөн үрэттэй судалгаа хийж үзсэн. 40хан парламентын одоо засаглалтай орны жишээн дээр судлаад үзэхэд Монгол шиг тийм ээ манай улс шиг 76 гишүүн ерөөсө парламентын бүх гишүүд нь сайд нэг бүр дээр санал хурааж томилдог ийм тогтолцоотой улс орн байхгүй байна гэж. Ерөнхий парламентын засаглалтай оронд бол ерөнхий сайд өөрөө одоо хүний томилол явж байна. Тэгэхээр 76 хүнд эрх мэдлийг хуваарлгээд хуваачна гэдэг чинь ерөөсөө талбай дээр гараад зодтолтол гэсэн үг шүү дээ. Фракц болол чаддгаар хуваагдал зодтолтол гэсэн үг. Гэх мэтлэнгээр би тань тогтолцооны тухай яриул би одоо хэдэн цагаар ярьж болов. Тийм байна. Энэ дээр би бас зогсъё гэж бодож байна. Гэхдээ зүгээр нэг зүйлийг би бас түрүүний яриан дунд одоо бас хэлэх ёстой байсан бах гэж бодож байна. Өнөөдөр ингээд үндсэн хуулийн өөрчлөлт ярихлаар төрийн тогтолцоог самрах гэж байна гэж хэлдэг тийм ээ. За 50-нд сурчсан байна, энэ 50-ны тагнуул байна гэдэг. Монгол хэлний хууль одоо санаачлаад энэ бол миний үнэхээр өнөөдөр би их хурлын гишүүн болсондоо хамгийн баяртай байгаа зүйл бол энэ. Олон зохиолчид, монгол хэлний багш нар, манай том эрдэмтэд, эгэлжирийн хүмүүс тийм ээ. Олон хүмүүс надад за үнэхээр та бас хийх ёстой юм хийсэн шүү гэж хэлж байгаа. Би маш баяртай байгаа. Энэ бол өнөөдрийн зовлонгоос илүү урт хугацаанд Монгол үндэсний уршин тогтнолыг шийдвэрлэж байгаа асуудал. Монгол хэлний хуулийг одоо бид баггүй зовлонд авч батлуулсан мянган жил хэрэгэлсэн бидний 70 жилээс цааш түүхээ бид уншиж чадахгүй хүний хэлээр сонсоод байгаа олонхон тийм байгаа шүү дээ. Тэгэхээр тэр түүх бичиг үсгээс уншдаг болъё гэд Монгол бичгээ авсан байна. Дахиад өвөр Монголд нэгтгэх гэлээ энэ хятадын тагнуул байна гэдэг юм руу хүртэл орсон тий. За одоо 5-7 асуудал дээр би өөрийн байр сууриа илэрхийлсэн. Би 5-7 одоо надад тэнд одоо ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй. Би энэ одоо хувийн компаниуд хөрөнгө оруулагчид надад ямар ч хамаа байхгүй. 5-7 нүрсийг бид урд хөрштөл зарна. Хойд хөршвөл адилхан нүрс борлуулагч байхгүй. Хизээч биднээс авахгүй шүү дээ. Тэгээд нэгэн дөнгөд хөршийн даргын айлчлалаар Монголын төр энийг шийднэ гэд амлалтсан болвол тийм ээ урд хөршчин худалдаа авахч юм болвол тэгээд төрийн компани дээр маш их авилгал хэл ахуулын хэрэг гарч хахад хувийн компани хийгээд урд хөрштэйг уучраа олцооч гэд би байр суурийг илэрхийлсэн. Тэгсэн чинь дахиад хятадын тагнуул гэл ингээл явж шийдэ. Бид ийм байдлаар хандаад асуудлаа шийдэж чадах уу? Тийм ээ. Асуудлаа шийдэж чадах уу? Тэгэхээр би бол одоо таны хэллээ тэр тий сая Twitter, Facebook, хэвлэл мэдээлэл бид өнөөдөр нэг ухаантай хүн нийлсүг байдаг л да тийм ээ. Бидний туулж байгаа одоо энэ амьдрал одоо ямар ч бэрхшээл мэдрэмж тэр бүхэн ямар ч бэрхшээлтэй зовлонтой санагдаж болно. Тэгвэл итгэл найдвараа гээх юм бол тэр бол төгсгөл гэж. Тэгэхээр би бол монголчууд бид ингээд сайн сайханд итгэх итгэл, бие биендээ итгэх итгэл тийм ээ. Зөв зөвхөн төрөөс гарч байгаа бодлого одоо төрөөс хийж байгаа үйл ажиллагаанд итгэх итгэл байхгүйгээр бүхнийг будж байгаа энэ одоо зарим нэг зохион байгуулалттай үйл ажиллагаа тэрэнд ингээд зарим талаар манай иргэд автж байгаа нь бол би харин Монголын эмгэнэл гэж хэлэх гээд байна. Би уг нь танаас одоо тэгээд хэдмээ дутуу байна. Тийм байна. Тэгээд би танаас одоо тэгээд бид цаашдаа яах юм гэдэг чинь гэхдээ та бол үнэхээр зохион байгуулалттай юм яваад байна. Тэрийг бид нар мэдээд байна. Тэгвэл та ингэж дайралтанд өртөж ийм юм яагаад одоо миний асуусан асуултанд хариулаа сууж ээж зарим нэг гэдгээр хэлээд
энэ юмыг нэрээр нь нэрлэх цаг болоогүй мó гэж заримдаа асуумаар байх юм. Энэ тэр улс төрийн сонгуульд өгсөнтэй холбоотой байх Эрдэнэт дээр нэр дэвших хүмүүс байж магадгүй гэдэг нэг тийм бүр төрөл яриа яваад байгаа. Одоо бид нар энэ ингээд дээ шүү дээ. Би бол тантай бүр төрөлтэй санал нэгдэхгүй байна. Ягаад гэвэл иргэд бол маш мэдээлэлтэй болсон. Ард түмэн бол харж байгаа шүү дээ. Өршөөлийн хуулийг тийм ээ хин авилах хэл ахуулыг одоо юу шахаж одоо батлуулсан юм бэ тийм ээ. Өршөөлт юу хамрагдахыг хин шахсан юм бэ тийм ээ. Хин тэрийг хамгийн хүсэж байгаа. Жишээлбэл Эрдэнэтэд одоо нэр дэвшгэл явж байгаа нэр бүхий гишүүн нэг намын гишүүн жишээл миний тухайн мэдээллийг идэвхтэй тараагаал явж байгаа жишээтэй тийм ээ. Тэгэл одоо тодорхой одоо хэвлэл мэдээллүүдээр ч гэсэн юм гарч байна. Манай сэтгүүлчд улс төрч чинь бас гярхаа болчих. Хэний ямар сонингоор юу бичигдээд байна гэж бүгд харж байна. Тэгэхээр энэ бол цаана эзэнгүй зүйл биш. Бид нар бас тодорхой дүгнэлт хийж болно. Тэгэхээр би бол энийг харин хүмүүс хэрсүү болж байна. Нийгэм хэрсүү болж байна. Үнэн худлааг ялгах, буруу зөвийг ялгах тийм ухаантай болж байна. Тийм учраас би бол олонний нүдэн дээр ил байгаа зүйлээ л гэж бодож байна. Цөөхөн минут үлдсэн байна гэж хэлж байна. Тэгээд яг энэ бол одоо улс төрчин бас айхтар туулдаг тийм юм л байдаг бах эмэгтэй хүнийхээ хувьд ч гэсэн энд бас нэг тийм амаргал байгаа. Тэгвэл хоёлаа одоо цаашдаа бид нар яах юм? Одоо ингээд сонгуульд өгчлөө. Олон улсын хэмжээний маш том ажил бидний өмнө тулцсан байна. Ингээд ярилцлагаар нэг яриад тэрийг огт хэрэгсэхгүй байгаад ингэсээр байжгаад 16 оны сонгуульд би бол тэр улсын хурал тарах ёстой гэдэг тэр ярилцлагын дотор чинь би яг энд л хариулт өгөх гэж хичээсэн. Одоо бид яах юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр би түрүү хэллээ шүү дээ. Бид одоо өнөөдөр юу гэдгийг насан турсан хүмүүсийг бол одоо 50 өрсөөнийг сургаж болохгүй гэж нэг манад нэг юу гэдэг шүү тийм ээ. Тэгэхээр бид чалгааг одоо ингээл 40 гарсан байна уу 50 гарсан байна уу өөрийн ухамсар төлөвшөл бий болцсон тийм ээ. Тэгэхээр тухайн хүний ааш харан шинг өөрчлөх бол би тэр 50% гэж ярьлаа шүү тийм ээ. Тэрийг өөрчлөх бол хэцүү. Улс төрд хэн гарч ирж одоо халаас илгээ хийгдэх вэ гэдгийг бол сонгогч шийднэ. Тэгэхээр бидний ажиллаж чадах өнөөдрийн улсын хурлын ажиллаж чадах талбар эх орныхоо төлөө хийж чадах, үр хөвгтийнхээ төлөө те хийж чадах. Би өнөөдөр эмэгтэй хүний хувьд улс төрд явж байгаа нь энэ хатуу ширүү энэ болгоныг сонсоод явж байгаа нь өнөөдөр үндэсний аюулгүй байдлын салбар гэж энэ талбарт бас хэдэн жил ажиллаад тэр Тайван гэдэг газар чинь манай паспортыг хүлээн зөвшөөрдгөө байхад тийм ээ. Газрын зурган дотроо Монголыг багтаадаг байхад тийм ээ. Манайхыг одоо хятадын нэг хэсэггээ сурах хүчийг бичигдээд явдаг байхад энэ зүйл өөрчлөгдсөн шүү дээ. Хэн өөрчилсөн энийг? Хүмүүс тэр хүн болгон тэр болгон мэдхгүй хаалттай өшгний цаанд зовлон бэрхшээл туулж авч өөрчилсөн. Энэ дунд одоо биеэрээ явсан түүхэн гэр чинь би өөрөө өнөөдөр миний бичээд үлдээсэн болгон одоо цаасан дээр ном дотор байж байгаа түүх болоод миний бичсэн 10 жил бичсэн нийтлэлээрээ би ном болгоод гаргацсан тэр дээр бүх миний тайваны тухай ярьж исэн зүйл байгаа манай уншигчдын нэг уншиж болно. Тэгэхээр хүмүүсийн асуудал бол нэг тусдаа асуудал. Нөгөө талд нь би одоо хэлж байгаа зүйл бол энэ их хурл хариуцлага хүлээх ёстой. Хийх ёстой үндсэн хуулийн өөрчлөлтөө хийчих тийм ээ. Дараагийн засгийн газар байгуулагдахад дахиж ингэж сайд томилох гэж хэдэн фракц бол зодтолдохгүй. Ерөнхий сайд нь өөрөө засгаа томилоод явдаг. Японы ерөнхий сайд, Германы ерөнхий сайд, Английн ерөнхий сайд шиг ийм нэг засгийн газартай болгоод өгөөч. Хоёр дахь нь бол төрийн албаны хуулиа батлаад өгөөч. Маш тодорхой. Гинтийн тохиолдлын хүн гарч хэлцээний дарга газрын дарга болохгүй тийм ээ. Гинтийн тохиолдлын хүмүүс гарч ирж төрийн албыг ингэж нааш цааш нь болгоод байгаа халаас сэлгээ хийгээд Монголын төрийг хүчгүй болгоод байгаа энэ нөхсүүдэд бөглөөд өгөөч. Төрийн албаны хуулиа батлаад өгөөч. Чадвал бусдын намын хуулиуд авс баталчаач. Энийгээ батлаад энэ их хурал буурай сайханд сэлбээд цэвэрлээд тийм ээ. Дараагийн хурал ирээд энэ улс орны төлөө сайхан ажиллах юм засаад өгөөч. Бид хүмүүсийг өөр засах хүч хөрөхгүй гэж болно. Тогтолцоогоо засах эрх мэдэл чинь бидний гарт байна шүү дээ. Тэгэхээр би бол энийг л хийх ёстой л гэж бодож байна. Тэгээ бид өнөөдрийнхээ энэ асуудлыг хийж чадахгүй гэж тийм ээ. Маргаашийн бид том юм ярих бол хэцүү байна. Улс төрийн асуудал, засаглалын асуудлыг шийдэж чадахгүйгээр хямрал бий болгож би түрүүн танд хэллээ. Тэр хөл өмгийн багаар бодвол зүгээр л талбай дээр гараад замбраагүй зодоо үүсгээд байгаа тэр дүрмийг бид нар засахгүйгээр Монголын улс төр өөрчлөгдөхгүй, эдийн засаг маань хөгжихгүй, бид хөрсөн дороо ямар их баялагтай байна. Тэгээд чадахгүй байгаагийн маш том шалтгаан чинь шүү дээ. Тэгэхээр би бол таны асуултанд тэгж хэлмээр байна. Гарцаа бид ойлгомжгүй тодорхойгүй байгаад байгаа юм биш. Ерөөсөө л улс төрийн хүсэл эрмэлзэл, улс төрийн намуудын нэг ширээнд суугаад ярих тийм ээ. Над дээр ямар зовлон жаргал дарамт ирж гин гэдгээс үл хамааран энэ улс орны ирээдүйн төлөө юм хийх хүсэл эрмэлзэл тэр чухал биш тийм ээ. Бие биерүүгээ чулуу шидэж, бие биерүүгээ хаглах биш. Ер нь бол үндэсний эв нэгдэл гэдэг бол одоо би энэ улс төрд яваад маш их одоо тод томроор ойлгож байгаа зүйл бол ялангуяа төр барьж байгаа хүмүүсийн хоорондын эрх мэдэлд
одоо эв нэгдэл төр ярьж байгаа улс төрийн хүчнүүдийн хоорондын эв нэгдэл гэдэг бол үнэхээр үндэсний эв нэгдэл гэдгийг чинь гол цөмөн юм биш үү? Энэ бол аюулгүй байдал, энэ бол хөгжил дэвшлийн баталгаа юм биш үү гэдгийг үнэхээр ойлгож байна. Тэгэхээр бид тойрцууд зөвшөлдсөд үндсэн хуулиа өөрчлөлт оруулах, төрийн албаны хуулиа сайжруулах асуудлыг л яаралтай хиймээр байна. Тасаа миний өгүүлбэр дундаас намайг шүүмжлэнгүүгээр итгэл алдрах шиг хамгийн хэцүү юм байхгүй гэсэн. Тэгэхээр таны ярианы ард бид нар энийг итгэл алдарч гасалж эсвэл хин нэгнийг харааж биш ингээч гэдгийг шаардах эрхтэй сонгогчд байгаа учраас тийм итгэл дээр яриагаа өндөрлөе гэж бодлоо. Ямар ч хэсэн цаг зав гаргаад хурцээрээ тодорхой асуудлуудад хариулт өгсөн танд баярлалаа. Үндсэн хуулийн шинжилэл, төрийн албаны байдлыг сайжруулах асуудлаар дахин бид нар бас энэ сэдвэр яриа хөндий гэж бодож байгаа. Ингээд энэ ярианд ч гэсэн таныг бас оролцоохаа гэж найж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Цаг үе үзэл бодлын нэвтрүүлгийн удаагийн дугаарт улсын хурлын гишүүн Мэгд Доржийн Батчимг оролцлоо. Анхаарал үзэгчтэй баярлалаа. Та бүхэн сайн хамраарай.